Монголын түүхтэй холбоотой нэгэн бичлэгээр уужимцэг нэт иргэн та бүхэнтэйгээ уулзж байна. Энэ контентын их сурвалж бол монголчуудын Юан улсын Япон руу өрнүүлсэн аян дайны тухай энэ түүхэн бичлэгийг 3 сая гаруй хүн үзэж сонирхсан байна. Цүшимаа Солонгосын өмнөд эрг Японы Кюшю арлын дунд байрлана. Солонгосоос холгүйхан орчих учраас Цүшима Солонгосын эргээр дээрэм тонол хийх Японы далайчдын чухал төшиж газар байж ирсэн юм. Уулархаг өвжил шимттэй газар багтай Цүшимагийн оршин суугчид загасчлах эсвэл Солонгос руу богино аялал хийж амь залгуулна. 13 дугаар зууны үед Солонгос улс алс холын дайсан болох Монголын их хааны морин цэргүүдийн байнгын халдлагад өртөн туйлдж энэ завшаа нэгч Японы дээрэмчид ашиглаж арх хударгаар нь халдж байлаа. 30 гаруй жилийн туршид Монголын цэрэг Солонгос руу дараа давталж Солонгосын эзэн хаан Гожон орднон орхиж арал руу дөрөвхөд хүрчээ. Энэхүү ороо босгоо цаг үеэрч Япончууд Солонгост хэдэн удаа дээрэм тонол хийв. Эзэн хаан Гожон 1259 онд Монголд энхийн хэлэлцээ байгуулахтай зэрэгцсэн Япончууд Солонгосын эрэгт үзэгдэх нь багасжээ. Гэвч Цүшима цаашлаад Япон тус улсын язгууртнуудын тоймгүй их эд баялагын талаарх цуу яриа монголчуудын анхааралд өртөхөд дээрх далайн дээрэм тонол нөлөөлсөн байж болох юм. 1260-ад оноос Монголын шинэ их хаан Хувлай Япон руу элч нараа илгээж монголчуудын тэнгэрээс заяат захиргаалалтыг хүлээн авахыг шаардж эхэлжээ. Солонгостой ойр байрлах Цүшима Монголын элч нарын дамжин өнгөрдөг газар болов. Гэсэн ч хойжо Докумунегийн удирдлаганд орох Японы засаг Хувлайгийн элч нартай уулзах нь битгийх л барааг нь харахаас ч татгалзсаар байлаа. Бухимдж дургуйлгсан Монголын хааны элч нарын ээлжид нэгэн бүрэлдэхүүн 1269 онд нутаг буцах замдаа Цүшимагаас Тожиро болон Яширо нэртэй Японы 2 загасчныг олзолжээ. Тэднийг Хувлай хааны эх өргөөнд аваачсан тухайн цаг үеийн дэлхийн хамгийн хүчрэх удирдагч тэрхүү энгийн 2 загасчныг дайлж дуу хуураар баясгажээ. Тэгээд тэднийг нутагтаа буцаж очиод Юан улсын хаан зөвхөн зүй ёсны хүндэтгэлийг л хүсэж байгааг Тожиро Докумунед уламжилж ордонд нь нэрж бараалгахыг мөн давхар шаардж буйгаан дуулахыг хүсжээ. Нөгөөх загасчид буцсан ч Хувлайгийн албан ёсны элч нараас илүү гарах үр дүн ажиглагдсангүй. Хувлайгийн санаархал 1271 онд Юан улсыг тунхагласнаар илүү батжжээ. Сон эзэнт гүрний голоб хэлгээ Сяньяныг эзэлсний дараа Японыг дайлах усан болоод бэлтгэх ажил удахгүй эхэлсэн юм. 1274 оны 11-р сарын 2-нд Монгол, Умард хятад, Зөрчил, Хитаан болон Солонгосын магад 20,000 орчим цэрэг далайчин бүхий 1000 орчим усан онгоц Солонгосын өмнөд эрэг Хапоноос хөдлөв. Цүшима дайралтанд өртөх анхны хэсэг болов. 11-р сарын 4-ний орой Японы тал Цүшима руу ирж буй Монголын флотыг олж үзв. Дээрмийн болон загас агнуурын жижиг завтай эдгээр Японы харуулуудад туслах хүчин ард нь байсангүй. Тиймээс тэд монголчууд руу далайд халдаж зүрхэлсэнгүй. Тэр цаг үед Цүшима Со овгийнхны хяналтанд байсан юм. Тус омгийн тэргүүн Со Сүкэкүний арлын цэргийн захирагч байлаа. Энэхүү дайралтын дараахан бичигдсэн Японы их сурвалж болох Хачиман Гудокуанд дүрдэгдсэнаар Цүшима арал дээр Японы дайны бурхан Хачиманд зориулан бүтээгдсэн шүтэн байдаг байжээ. Монголын усан болоод Цүшимагийн эрэгт буух үед тэрхүү ариун шүтэн галд автаж ямар нэгэн зөмгөлтгсөн үйл явдал болов. Галыг унтаараасны дараа цагаан өнгийн дактаанууд шүтэний оройдор цуглан сууж буй нь харагджээ. Дактаан Хачиман бурхны элч гэж үздэг. Сүкэкүний энэ үйл явдлыг Хачиман бурхнаас илгээсэн сэрэмжлүүлэг гэж үзжээ. Өөр ямар шалтгааны улмаас бурхан өөрийн ариун шүтэнийг галдах билээ. Орчин цагийн зарим зохиолч шинжээчид дактаанууд ариун шүтэнд гал гарсны шалтгаан гэж тайлбарладаг. Магадгүй шатамхай бодис бэхэлсэн дактаануудыг
монголчууд дайралтын дохио болгож илгээсэн байх. Ямар ч нүсэр усан болоод Японыг чиглэн ирж буй мэдээллийг Сүкэкүни хүлээн авчээ. Тэрээр цэргэн цуглуулав 80 морьт самурай болон тэдний дагалдагчид. Сүкэкүни Комодо далайн эрэгт хурж очихын тулд бартаагтай газар нутгийг шөнөөр туулж үүр цайхад бэлтгэлэн базааж. 11-р сарын 5-ны өглөө Юанийн флот Комодо далайн эргийн оролцоо ирэх үед Сүкэкүни тэдний ирж буй хэрэг явдлыг тодруулахаар жижиг завийг тосуулан илгээсэн байна. Их хааны элчнэрийг үл ойшоож ирсэн учраас яриа удаан үргэлжилсэнгүй. Сүкэкүни ийм нүсэр аймын эсрэг тулаанд ялах боломжгүй гэдгийг мэдэж байсан ч тэрээр дайсны тэргүүн флот иргэдээр газар тахтай зэрэгцсэн цэргүүдэн бэлэн байдалд оруулжээ. Самурай нарын гол зэвсэг нь ном сум. Тэд эрхэмлэн хүндэтгэх алдарт Юмийн номондан гаргууд. Монголчууд шиг самурай нар морин тулаан хийн. Гэхдээ тэдний морь унах чадварыг имэйлдээр төрж өссөн тал нутгийн нүүдэлчидтэй харьцуулшгүй. Чинэлэг самурай нар өнгөлөг сүрж авахланд Юри хуйг дуулгаар сайтар хамгаалагдсан байдаг. Гэвч Цүшима мэтийн буруу арал дээрх Сүкэкүнийг цуглуулсан 80 самурайгийн цөөн хэднэл зэвсэг хэрэглэл сайтай байлаа. Сүкэкүнигийн даачид өв боломжлогдсон ирсэн алдарт катана дахир сэлмиг бүсэндэн зүүн. Үлдсэн цэргүүд нь Нагината болон Жадахнаар зэвсэглэгдсэн. In contrast, the forces sent against him were varied, commanded by the Mongol general Hotan. Эсрэг талд Монголын генерал Хотанаар удирдуулсан айрам. Сүкэкүнигийн эсрэг илгээсэн Хотаны явган цэргийн ихэнх нь Хятад болон Солонгосчууд. Жад том хулсан эсвэл зэгсэн бамбай хөнгөн хамгаалалтын өмсгөлтэй. Монголчуудын тактикийн дагуу золиосны эдгээр цэрэг тэргүүн игнэнд илгээгдэж дайсны сумыг сүрнэ. Энэ зур илүү үн хүндтэй Хитан зөрчид болон Турк Монголын морин храваачд усан онгоцноос буuna. Ерөнхийдөө хөнгөн тоноглолтой ч арвин туршлагатай тэдний суман мөндөр самурай нарт хүнд цохилтыг өгөх боломжтой. Далайн аялал моридон хөлгөөс буулгах зэрэг нь тэдний игнээ байрлалтаа орох үйл явцыг удаашруулж монголчууд түгээмэл хэрэгэлдэг дайсан руугаа гинт уулгалан довтлох аргагүйд хүрв. Монголчууд моридон бэлтгэж байх үед Умард Хятадын болон Солонгосын цэргүүд тэргүүн давшилтанд илгээгдэв. Самурай нар тэгж аягийнхаа дагуу дууд сумыг тэнгэрт харвснаар тулаанд оров. Монголчууд бөмбөр хингэргэн дэлсээр давшилтан эхлүүлв. Сүкүнэгийн чадварлаг харваачид эрг рүү давшиж буй дайсныхаа хүчинд ихээхэн хохирлуулв. Юанийн цэргүүд ойртон ирж самурай нарын нэр төртэйгээр ганцаарчлан тулалдаг журмыг Солонгос Хятад цэргүүд үл ойшов. Шахалтанд орж тооны ихэд автсан Сүкэкүни цэргүүдээ ойруу ухраахад Юанийн давшилт удаашрлаа. Энд нэгэн самурайгийн тулалдааны урлаг тодор тэмдэглэгдэн үлдсэн юм. Сүкэкүнигийн ойрын шадар туслахуудын нэг болох Сайто Сүкэсада Юанийн хэдэн 10 цэрэг мөн нэг Монгол командлагчийг ганцаараа хөнөв. Тэгээд тус командлагчийн зогтсон дээр гарч зогсоод Сүкэсада түүнтэй халз тулаан хийх зоригтой нэгэн байна уу гэж монголчууд руу сөрдүүлэн хашгирав. Монголчууд түүнлүү харваж 3 сум Сүкэсадагийн хуйгийг нэвтэж цээж рүү сүлбэн хөнөв. Соогийн овгийнхны түүхэн төгсгөл энд байжээ. Соо Сүкэкүни сүүлчийн сумаа Юанийн цэргүүд рүү тавьж дайснаа сүүлийн удаа сүрв. Эцэст нь арлыг хамгаалагчид хүйс дэмтрүүлж Цүшима монголчуудын өмнө дэлгэгдсэн юм. Дараагийн 7 хоногт Цүшима талхлагдж, хотууд шатаж, олон хүн алагдлаа. Соогийн овгийнхны эмэгтэйчүүд амиан эгөөдгөв. Олзлогсдыг илүү дор зүйл хүлээж байв. Япон болон Юанийн аль альнийх нь их сурвалжид дүрдэснаар эмэгтэйчүүд голдуу хоригдлуудын гарын алхыг төмөр утсаар сүлбэж, хөлөг онгоцны хошуунаас зүйлт мэд дүүжилжээ. 11-р сарын 13-нд Цүшима бүрэн нислэгдэж, Хотан дараагийн арал Ики рүү усан флотон хөдөлгөв.
Энд шогуны өөр гүйцэтгэгч Тайра Кагитакад цэргэн бэлтгэх цаг байв. Мөн Кюшүгээс тусламж хүсжээ. Хүүхэд эмэгтэйчүүдийг хоны цуумын шилтгэнд үлгээсний дараа 100 морьтон самурай болон тэдний бараалагчдыг дагуулan Юанын усан болооттой тулахаар арлын умард эрэгт ирэв. Кагитагийн цэрэг Юанын хүчийг тогтоон барьж газар дах үйл явцыг хэдэн цагаар удаашруулсан ч бүрэн зогсоож дийлсэнгүй. Юанын айрам эргдээр хүчээр зузаатгаж хоны цуумаа шилтгэн рүү ухрахаас өөр сонголт үлдсэнгүй. Шилтгэний модон хамгаалалттай хашлага Сяньняныг эзэлж чадсан Юанын дайчдыг торгоож дөнгөсөнгүй. Кагитака өөрийн охин Кацура Химэг нэг самурайгийн хамтаар Бакуфу руу мэдээ дамжуулахаар илгээж Юанын цэргүүд шилтгэнийг бүслэх үед эцсийн найдлаггүй тулаандаа бэлтгэв. Шилтгэн дотор хотын иргэд эмэгтэйчүүд ч тулаанд оролцож дайсан лууга чулуу мод нүүлгэв. Монголын харваачдын сум чулуу дүүрдэгчдийн өмнө шилтгэний хамгаалагчид удаан дассангүй. Кагитака шилтгэний хаалгаар гарч тулалдахаар оролдох үед олзлогдсон японочдыг бамбай болгон өмнөө нь туулсан Монголын харваачдтай тулгарв. Цайзгаал давтаж түүний үлдсэн цэргүүд Кагитакад нэр төртэйгээр үхэх боломж гаргав. Гэр бүлийнхэн нь харакари хийхийг харсны дараа Кагитакач амиа өөрийн гараар хөнөөлөө. Ики арал эзлэгдэж хорьсон сүгчдийг олноор нь хөнөөх үйл явдал давтагдав. Завин монголчуудын суманд өртөж Казура Хими эргт хүрж мөн чадсангүй. Казурагийн бие хамгаалагчид зэрэг ам гарсан хүмүүс Цушима болон Ики аралд болсон халдлагын тухай мэдээг Японы бусад хэсэгт түгээсэн юм. Эдгээр хүйс тэмдэглэлтийн тухай сонссон Хожо Токимуне түүний амьдралын хамгийн эцэгтэй цаг үе ирж байж болцсошгүй гэж үзжээ. Түүний дэргэд явсан нэгэн лам монголчуудын эзлэн төрөмгөөлөлтөд хэрхэн хариу үзүүлэх талаар асуухад Токимуне Касу буюу ялалт гэж хашгирсан гэдэг. Бидний өмнө үзүүлсэнчлэн монголчууд Хаката булангийн иргэд ялалт байгуулахгүй. Японочдын тууштай эсэргүүцэл Гентийн далайн шуурга Монголын цэрэг нутаг буцахад нөлөөлжээ. Энэхүү үйл явдалд Няцаки Хублай хаан Сон эзэнт гүрнийг эзэлснийхээ дараа илүү том усан болоотыг дахин Япон руу илгээжээ. 1281 онд түүний усан цэрэг Цушима болон Ики рүү эргэн ирэв. Дээрх арлууд руу дахин дайрах үед юу болсон талаарх мэдээлэл тун хомсч эргийн хамгаалалт дороо нуран унсан тодорхой байдаг. Нэгэн их сурвалжаар Сайто Сукисадагийн хүү Со Морайки эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж Цушимагийн иргэдээр монголчуудтай тулалджээ. Өөр нэгэн их сурвалжид ууланд хүүхэд уйлах чимээнээр тэнд нуугдаж байсан олон гэр бүлийг монголчууд илрүүлж 300 хүнийг хөнөөжээ. Гэсэн ч 1281 оны Юанын аян дайн эхнийхээс илүү их гарц хохирлтой байсан юм. Солонгос, Монгол, Хятадын олон мянган цэрэг Японы далайн эрхт амиан хураасан юм. Монголчууд дахин эргэж ирж болцсошгүй гэж үзэн Цушима болон Японы бусад арлын эргийн хамгаалалтыг чангатгсан байдлыг олон жилийн туршид хэвээр байлгажээ. Гэсэн ч занал хийлэл дахин хизээж биелэлэн олсонгүй. Зоригдсон Японы дээрэмчид Юан болон Мин гүрний цаг үед Солонгосын ирэг рүү дахин халдаж тэдний ажиллагаа Малайз хүртэл хэлсэн юм. Цушима болон Ики арал дээр дийлдэшгүй хүчний эсрэг сурж арлаа хамгаалахын төлөө амиан өргөсөн орон нутгийн бааtruуд түүхэндх магадгүй хамгийн сүрдэм армийн эсрэг тэмцсэн цөөхөн цэрэг эрэлхэг самурай нарт дурсгалын хөшөө босжээ. Энэ бол миний үзэл бодлын чөлөөт эндэр өөрийн дуршлаг харж буй зүйлс мэдрэмжийг тантай хуваалцаж буй орон зай.